За өнөөдөр та бүхэндээ эрг сэтгэл заслын тэтгэврийн загварыг тайлбарлаж өгье. За хүн хорвоо дэлхийг амьдралынхаа дөрвөн талбарт хүлээн авч ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаар нь бол тэнцвэрийн загварыг тодорхойлдог байна. За энэ тэнцвэрийн загварын нэгдүгээрт нь бол бие махбод буюу бидний эрүүл мэнд, за сэтгэл хөдлөл, мэдрэмж, зүүд, спорт, бэлгийн амьдрал зэрэг бол ордог байна. За хоёрдугаарт нь үйл ажиллагаа талбар буюу за бидний ажил карьер, за мөнгө санхүүгийн байдал, ажлын байран дээрх ажил хэргийн харилцаа, сургууль дээрх харилцаа, за мөн боловсрал эзэмших зэрэг нь бол энэ үйл ажиллагаа талбарт хамаарагдах нь. За гуравдугаарт нь харилцаа холбоо талбарт юу орох вэ гэхлээр за бидний өөртөөгөө харилцах харилцаа, за мөн бусад дотны хүмүүстэйгээ буюу аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөдтэйгээ харилцаа бол ордог байна. За дөрөвдүгээрт утга учир төсөөллийн талбар. За энд бидний амьдралын зорилго юу юм бэ? Ирээдүйн төлөвлөгөө юу юм бэ? За бидний сүсэг бишрэл, шашин, за үнэт зүйлс зэрэг бол хамаардаг байх нэ. За хүн бүрт бол энэ амьдралынхаа дөрвөн талбарт зарцуулах бол эрч хүч, энерги шаардлагатай байдаг. За аль талбарт нь бид нар хэр их энерги, эрч хүчээ зарцуулж байгаагаас нь хамаарат нөгөө бусад талбаруудад нь бол эрч хүч, энергийн дутагдал үүсдэг байна. За жишээн дээр тайлбарлая. Жишээлбэл workaholic буюу ажлын хинээтэй буюу их цагаар, уцсан цагаар өглөө орой үйл ажиллаж байдаг хүний хувьд бол энэ үйл ажиллагаа талбар руугаа хитэгдсэн. За бие махбодын хувьд магадгүй доголдол буюу тэнцвэргүй байдал үүссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр танд эрүүл мэндийн асуудлууд үүсэж эхэлцээ, даралт ихтдэг ч юм уу, хоол боловсруулах эрхтний ч юм уу, за эргэтэн тогтолцооны системд бол бас доголдол үүсэж эхэлсэн байж болзошгүй. За нөгөө талаас харилцаа холбоо мөн бас тэнцвэргүй байдалд орж иж болно. Өөрөөр хэлбэл ажил дээрээ л хамаг цагаа өнгөрүүлээд байгаа хүнд бол бусад талбаруудад зарцуулах эрч хүч, цаг хугацаа, нөөц боломж нь тэр хэрээрээ багасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны хувьд таны амьдралын энэ дөрвөн талбар хаашаа хэлбэсэн байна вэ? Та энийг нэг эргцүүлээд бодоод үзээрэй гэж хэлье.